За энэ сүүлийн үед бол аудитын байгууллагын шинээр томилогдсон аудитын байгууллага нэлээд идэвхтэй сайн ажиллаж байна гэж бодож байгаа. Энэ нүүрстэй холбоотой асуудлаар, тавталгаатай холбоотой асуудлаар, энэ ассемтэй холбоотой асуудлаар, энэ агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой холбоотой асуудлаар нэлээд олон санал дүгнэлтүүдийг гаргаж ирж байнгын хороотой танилцуулж байсан. Тэрний үр дүнд бид нар одоо хичнээн хэмжээний хөрөнгө мөнгө ашиглан шамжигдуулсан байж болох эдийн засгийн одоо авилгын шинжтэй ийм асуудлууд бий болгосон байж болох ийм нөхцөл байдлуудыг олж мэдсэн. Энэ авилгаас ангид төрийн тогтолцоог бүрдүүлэх асуудал. За шударга ёсонд нийцсэн олон улсын стандарт шаардлагыг хангасан ийм аудитын байгууллагатай болох асуудал. Хараа тус аудитыг төлөвшүүлэх асуудал ярьж байгаа нь бол зөв зүйтэй. Би тэгээ нэг 4 асуулт асууя. Энэ төрийн аудитын байгууллагын бодлогын бичвэрэмд боловсруулах болсон шалтгаан нь юу вэ? Ийм бодлогын бичвэрээр боловсруулах хэрэгцээ шаардлага нь юу байна вэ гэдгийг надад хариулж өгөөч. Хоёрдугаарт нь энэ бодлогын бичвэрэмттэй болсноор аудитын байгууллагын үйл ажиллагаанд ямар ахиц дэвшил гарах вэ? Энийг хариулж өгөөч. Гуравдугаарт нь аудитын байгууллагын аливаа асуудлыг болоод өнгөрсөн хойно нь нөгөө нэргсэн хойно хашгирав гэдэг шиг шийдвэр гаргадаг одоо болмоор байна. Ялангуяа саяын миний дурдсан энэ асуудлууд дээр дандаа болж өнгөрсөн хойно нь ийм болж ийм ашиглангийн шинжтэй юм байна гэдэг юмнуудыг гаргаж ирж ирсэн. Энийг урдчилж эрсдлийн тооцож болдгоо юм уу? Тийм стандарт, тийм шаардлага юмнууд байна уу? Мөн одоо энэ эрсдлийн аудитыг одоо энэ төрүүлээд томоохон төслүүдээр хийх болцоо боломж байна уу? Энийг нь хариулж өгөөч. Гуравдугаарт нь төрийн болон орон нутгийн өмчтөд аж ахуйн нэгж төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын туузын гишүүд өөрсдөө аудитаа сонгодог. Тэгээ энэ хөндлөнгийн аудитыг туузын гишүүн өөрсдөө сонгоод тэгээ тэд нар нь орчоо тэнд нь их өндөр үнээр аудит хийгээд тэгээ тохирсон аудитыг хийж өгдөг юм шиг байх. Тэгэхээр ийм байдлаар аудит хийж цаашаа болох юм уу? Энэ зөв тогтолцоо юм уу, буруу тогтолцоо юм уу? Энийг та нар яаж өөрчлөх болцоо боломж байгаа юм? Уул нь зүүн нь бол энэ томоохон аж ахуйн нэгж байгууллага дээр хөндлөнгийн аудит, төрийн аудит өөрөө ордог байх ёстой л. Тэгэхээр аваачид хөндлөнгөөс өөрсдөө аудитаа сонгоод тэдэртэйгээ гэрээгээ байгуулад ордог нэг юм бурангуй тогтолцоо байна. Тэгээ тэр нь тэднэрт нь зориулаад зарим нэг юм хагаа гаргацдаг. Тэгээ тэнд томоохон одоо зөрчил дутагдууд нь илэрдэггүй юм нөхцөл байдал байгаа. Энэ нөхцөл байдал дээр ямар дүгнэлт хийж энэ одоо бодлогын бичвэрэмд гарснаар яаж өөрчлөгдөх юм бэ? Энийг надад хариулж өгөөч. За ажлын хэсэг хариулах уу? 81-р микрофон хэн бэ? За оюун бэлэгт өөрөө нэрээ хэлээд албан тушаалаа хэлээд тэгээд гişүүд асуултанд хариулна. Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч оюун бэлэг. За энх хамгаалан гишүүний асуултанд хариулъя. За төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулах болсон шалтгаан нөхцөл нь болвол гадаад болон дотоод хэд хэдэн шалтгаан нөхцлүүд байгаа. За дотоодын зүгээс бидний одоо чиг үүргийн дагуу төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд бидний хөндлөнгийн хараа тус үнэлгээг хийх, за төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад бол бид хараа тусаар ажиллах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх юм хэрэгцээ шаардлага байгаа. За нөгөө талаас доктортой хөгжлийн бодлогын зорилт 2030-ийн тэргүүлэх чиглэлээр бол хөндлөнгийн хяналтын байгууллагуудын чадамжийг сайжруулах асуудлыг бол тусгаж өгсөн байгаа. За 3 дугаар асуудал нь бол өөрөө төрийн аудитын байгууллага дотоод аудит, төрийн аудитын болон хувийн аудитын энэ байгууллагуудын хоорондын уялдаа холбоо эрх зүйн одоо орчныг сайжруулах ийм хэрэгцээ шаардлага бол Монгол улсад байгаа гэсэн ийм үндслэх шалтгаанууд байна. За олон улсад бол бид бол Интаса гэдэг нэгдсэн үндэсний байгууллагын одоо дэргэдэх албан ёсны ийм аудитын дээд байгууллагын гишүүн байгууллага. За энэ гишүүн байгууллагын одоо гаргаж байгаа стратеги чиглэлд бол төрийн хяналтын байгууллагууд нь бодлогын бичиг баримтаа боловсруулж ингэж батлуулж эндээ одоо хэрэгжүүлж ажиллах ийм бидэнд бол чиг үүргийг өгсөн байгаа. Тэгэхээр олон улсын гишүүн байгууллагын хувьд бид үүргээ ингэж гүйцэтгэж ажиллах ийм одоо хэрэгцээ шаардлага бас бидэнд гарсан байгаа. За хоёр дахь асуудлын тухайд бол төрийн аудитын байгууллагын тухайн бодлогын бичиг баримт батлагдсанараа бидэнд бол хэд хэдэн ач холбогдолтой гэж бид бодлогын бичиг баримтаа боловсруулсан. Нэгдүгürt бол төрийн аудитын эрх зүйн орчныг боловсронгуй болгож хараа тус байдал маань нэмэгдэх суур орчин бүрдэнэ. Хоёрдугаарт бол улсын төсвийн орлого зарлага дээр хяналт тавьж байгаа хяналтыг сайжруулахын тогтолцоон дээр илүү ахиц гарна. За аудитын чанар үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засагт дэмжлэгт үзүүлэх ийм
зорилтууд хангагдана. Харилцагч талуудын одоо ашигтай хамтын ажиллагааны зорилтууд бол сайжирна. За мөн хүний нөөцийн болоод ур чадрын хувьд хэд хэдэн ахицуудыг гаргана гэдэг ийм зорилтуудыг та бүхэнд бол бичиг баримтыг бол хүргүүлсэн байгаа. За 3 дугаар асуултын тухайд бол аудит өнгөрсөн хойно гэдэг бол гүйцэтгэлийн аудитыг бид хийж байгаа учраас дандаа асуудлыг болоод өнгөрсөн буюу дараа нь зорилтоо хангаж чадсан уу гэдэг ийм аудитуудыг хийж байгаа. Тэгэхээр одоо бидний бол энэ бодлогын бичиг баримтаар бас нэг орж иж байгаа өөрчлөлт бол 2-ын 4-ийн 3 дээр бид бол урьдчилж аудитыг хийдэг болох. За тэр тусмаа нийцлийн аудитыг урьдчилан одоо хийдэг болохын зорилтыг бол тавьж орж ирсэн байгаа. Тэгэхээр бид бол алхамаар энэ стандарт руу шилжих юм боломж нөхцөл бүрдэнэ. За дөрөвдүгээрт бол төрийн өмчит компаниуд бол тууцаараа аудитын байгууллага сонгож байгаа. Энэ бол Монгол улсад хэрэгжиж байгаа аудитын тухай хууль, төрийн аудитын тухай хууль, компани тухай хуулийн заалтууд хоорондоо зөрчилдөж байгаа асуудалтай холбоотой. Тэгэхээр компани тухай хуульд бол энэ заалт өөрөөсөө бол компани сонгоно гэдэг ийм заалт орсон байдаг. Нөгөө талаас төрийн аудитын байгууллагын хүний нөөцийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалаад бид бас энэ төрийн өмчит компаниудыг бүрэн үзэх ийм болцоо нөөцөнд бага байдгаа. Тэгэхээр эдгээр хуулиудын хоорондын нийцэхгүй байгаа зөрчлийг арилгаж иж энэ асуудал шийдэгдэх боломжтой байгаа. За, энэ хамгаалан гишүүн татвар. Та бүхэн маань ярьж ин л да. Энэ төрийн аудит, дотоод аудит, хувийн аудитын хоорондын харилцааг зохицуулнаа. Олон улсын аудитын байгууллагын гишүүн байгууллага учраас тэдний стандарт шаардлага нэгдсэн үйл ажиллагаа явуулна гэж. За энэ бодлогын бичиг баримтанд гарсны дараа энэ төрийн аудитын тухай хуулийн дээр нэмэрт өөрчлөлт орох уу? Та бүхэд маань энийг нэмж оруулж ирэх үү? Хоёрдугаар энэ гүйцэтгэлийн аудит хийж байгаа. Энэ нийцлийн аудит бол хийж амжихгүй байгаамаа. Хүн хүчний болцоо боломж байхгүй байна гэж. Миний түрүүний асуусан асуулт бол аж ахуйн нэгж байгууллагын одоо тухай хууль буюу компани тухай хуулийн дээр төлөөлөл өдөрдох зөвлөл нь аудитаа сонгодог энэ тогтолцоо зөв тогтолцоо юу буруу тогтолцоо юу гэдгийг маш тодорхой асуусан. Энийг нэг хариулж өгч. За ахын хариулах. Эдгээр микрофон байна. 81. За 81 уян бэлэгдэр. За энэхүү бодлогын бичиг баримт батлагдах нь бидний одоо хууль эрх зүйн орчин сайжрах үндсэн суурь маань болно. Тэгэхээр бодлогын бичиг баримт батлагдвал бид бол төрийн аудитын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаад одоо хуулийн хилцүүлгээ хийгээд явж байгаа. За хоёрдугаар асуудлын тухайд бол аль алинд нь бол ийм олон улсын стандарт бол байдаг. Урьдчилж үздэг ийм стандарт байдаг. Тэгэхээр бид бол энэ аудитыг урьдчилж үзэх юм боломж нөхцөл бол байгаа. За 3 дугаар асуудлын тухайд бол компани тухай хуульд өөрчлөлт орохгүй бол энэ төрийн өмчит компаниудын энэ байдлыг бол бид хуулийн зөрчиж бол төрийн аудитын байгууллага үзэх боломжгүй. Гэхдээ бид нар одоо чанарын баталгаажуулалтаар бол хувийн аудитын компаниудын аудитын төлөвлөгөөг одоо хянаад хамтраад ажиллаа явж байгаа. За, оюун чимэг гишүүн.